Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцоо.com-оор зочлоорой. 78 дугаар анги. Авьяас бэлгийн шалгалт. Чүфэн нүүр дүүрэн инээмсэглэн зогсоход ямар ч мөсцсөн зүрхийг хайлуулахар байлаа. Хамгийн их анхаарал татсан зүйл нь түүний гаранд байсан цэцэг юм. Маш үзэгсэлнтэйгээс гадна 7 дэлбэн 7 өөр өнгөтэй байсан юм. Нарны туяан доор тэр цэцгийн дэлбэнүүд 7 өнгөөр гялтханах нь үнэхээр үзэгсэлнтэй харагдана. Хэдэн эрвэхээ тэр цэцгийг тойрон нисэж байгаа харагдана. 7 өнгөт цэцэг бол маш ховор. Азаарл олно гэхээс хайгаад олох хэд бишээ. Гэтэл Чүфэний гарт дүүрэн 7 өнгөт цэцгэс байлаа. Мэдээж сүнслэг ургамал надад чухал. Гэхдээ чиний харахыг хүссэн 7 өнгөт цэцэг бүр илүү чухал болохоор эднийг төөс юм. Гэж Чүфэн нэмсэглээд Сумийн гарт цэцэгсийг өглөө. Би гартаа байх цэцэгсийг харсан Сумэй яахаа мэдэхгүй байлаа. Түүний зүрх улмал хурдан цохилж гуниг баяр баясал дулаахан сэтгэл хөдлөл дотроо мэдэрч нүдэнд нь нулимс цээлгэнэв. Хуйлтлаа ингэж сэтгэлч нь хөдлөөгүй үсттэй гэж Чүфэн инээлээ. Хэн үйлсэн юм? Сумэй Чүфэн рүү нэг ширтэж нулимсаа залглаа. Дараагаар нь 7 өнгөт цэцгээ үнэрлэж гүнзгий амьсгалаад чин сэтгэлээсээ аз жаргалтайгаар инээмсэглэлээ. Түүний инээмсэглэл дэндүү ялдам, дэндүү үзэгсэлнтэй байсан ба харсан хэнээж зүрхийг булаахаар байсан юм. Чүфэн хүртэл гин алдав. Гэхдээ Сумэйг 7 өнгөт цэцэгсээс гадна тэднийг түүж өгсөн хүнээс болж баярлаж байгаа гэдгийг хитгэн хүн л мэдэж байсан юм. Явцгаая, 4 цагийн хязгаар дуусах нь байна. Гэж хязгааргүй баярлаж байсан Сумэй инээмсэглэн бусаддаа санууллаа. Гэхдээ тэднийг яах юм? Тэдний гэмтэл дэндүү хүнд. Тэднийг эмчлэхгүй бол өгчихгүй байгаа гэж зарим нь санаа зовлоо. Салхины нэгдлийн гишүүдийн бэртэл хөнгөн бэшгэлээ. Ихэнх нь гадаад бэртэл байсан болохоор ертөнцийн нэгдэл, сэлмийн нэгдлийн хүмүүсийн хажууд хамаагүй дээр байсан юм. Санаа зовлтгүй. Би хүчээ барьсан болохоор тэд үхэхгүй гэж Чүфэн хэллээ. Тэднийг тоох хэрэггүй. Шалгалт дуусах үед манай эгч болон бусад настангууд цэцгийн хүлэмжинд орж ирээд тэднийг эмчилнэ гэж Сумэй хэлв. Би гарцхан угааг мэднэ. Дагаад яв. Гэд Чүфэн нэмсэглээд бусдыгаа дагуулan явлаа. Чи энд анх удаа орж ирсэн байж яаж гарцхан угааг мэдэж байгаа юм? Гэж Сумэй түүний хойноос дагаж байхдаа сэжиглэн асуув. Би Азурын дараагийн цэцгийн хүлэмжийг бүхэлдэн тойрчихсан болохоор мэдлгүй яахав. Гарц битгий хэл би бүх сүнслэг ургамлуудыг түүчгсэн. Гэд Чүфэн нэмсэглээд агуулгах цүнхэн дээрээ алгадлаа. Муу залтай амтан. Чүфэний үгийг сонссон Сумэй гайхах догдлох хоёрын голд байлаа. Азурын дараагийн цэцгийн хүлэмж хэжнээн том билээ дээ. Тэд бүтэн өдөржин явсан ч цэцгийн хүлэмжийг бүхэлдэн тойрч чадахгүй. Гэтэл Чүфэн аль хэдийн бүхэлдэн тойрчсон байна гэхээр түүний хурд ямар байх вэ? Түүний догдолсон шалтгаан нь гэвэл Чүфэн түүнд зориулж 7 өнгөт цэцэг төөснө нь. Түүнд цэцэг төөж өгөх гэж тэр Азурын дараагийн цэцгийн хүлэмжийг бүхэлдэн тойрсон байгааг харсан Сумэй шиг ариухан гинэн залуу охины сэтгэл яаж хөдлөхгүй байх вүлээ дээ? Чүфэнийг дагаад нэх удалгүй тэд маш том ордонд ирлээ. Энэ бол Азурын дараагийн цэцгийн хүлэмжийн гарц буюу гол танхимын орох хаалга байсан юм. Ордонд орсны дараа маш том танхим байсан ба танхимын голд чулуун тавцсан байлаа. Чулуун тавцсан дээр гурвалжин хэлбэртэй чулуу байх ба доороосоо дээш хүртэл ногоон шар улаан өнгөтэй 1 метр өндөр байв. Хамгийн чухал нь тэр чулууны хажууд 6 хөгшин хүн байсан ба бүгд буурал цагаан үстэй, саарал үстэй, нүүр нь үрчлээдсэн байлаа. Нэг хараад л тэднийг 100 хүрч байгаа гэдгийг гадарлахаар байлаа. Тэдний нас их өндөрч гэлээ. Биеэс нь ялгарх аура маш цузаан байсан юм.
Чүфэн сүнсний хүчээ ашиглан тэдний төвшинг мэдж чадахгүй байсан нь тэд бол энгийн хүмүүс биш гэдгийг тодорхой харуулна. Тэд нүдээ анин амарч байсан ч хөлийн чимээ сонсох үедээ нүдээ нээцгээлээ. Чүфэн тэр хэдийг харах үед тэдний хөгшин нүдээр гайхсан төрх дүүрлээ. Ситүю тэр хэдийн шарах харваас механизмаас болоогүй байсан юм. Харваас тэднийг хүмүүс гэмтээсэн нь ээлд байсан ч настангууд юу ч асуусангүй. Сурагчдын дунд болдог тулааныг тэд тоо томшгүй олон харсан учраас тэр шүү дээ. Яасан олон 7 өнгөт цэцгэс вэ? Чи бүгдийн түүс юм уу? Гэж Сумегийн гарт байх 7 өнгөт цэцгсийг харсан хөгшин эмэгтэй гайхан асуулаа. Суме яаж хариулахаа мэдэхгүй байсан болохоор зүгээр л инээмсэглэв. За наашир шалгалтаа эхлэе гэж нэг хөгшин дуудлаа. Чүфэн тэр хэдэж эргэлзэлгүй шууд тавцсан дээр гараад 3 өнгөтэй чулууны хажууд ирлээ. Энэ шалгалт нь тэдний авьяас бэлгийг шалгах шалгалт юм. Тэдний авьяас бэлгийг гол танхимд олон нийтэд түгээх болохоор бүх гол сурагч гол настангууд мэдэх болно. Ирээдүйд тэдний үйл хэрэг үүнтэй маш их холбоотой юм. Шалгалтын аргын хувьд гэвэл 3 өнгөтэй чулууны гол хэсэгт сүнсний энерги хийн. Хангалттай энерги хоримтлуулах үед чулуу эдвэгчиж гэрэл цацруулна. Ногоон өнгө нь доод зэрэглэлийн авьяас бэлэг, шар өнгө нь дунд зэрэглэлийн авьяас бэлэг, харин улаан өнгө нь дээд зэрэглэлийн авьяас бэлгийг илэрхийлдэг. Ихэнх гол сурагчид доод зэрэглэлийн авьяастай байдаг. Цөөхөн хэдэн шар гэрэл цацруулж дунд төвшнийх байдаг. Улаан гэрэл цацруулсан 2хан хүн байдаг. Нэг нь олон жилийн өмнөх номер 1 сурагч Зан Тяны. Нөгөөх нь одоогийн номер 1 сурагч Гон Лу Юн. Би эхлэе. Гэж салхины нэгдлийн ахлахын хуваар Ситүю эхэлж очлоо. Тэр өөрийнхөө авьяас бэлэгт итгэлтэй байсан болохоор ихэнх хүмүүсийн асааж чаддаггүй шар гэрлийг асааж чадна гэдэгтээ итгэлтэй байв. Дотоод танхимд Чүфэнийг тооцохгүй бол тэр номер 1 байсан хүн шүү дээ. Ситүю гараа шалгах чулуун дээр тавих үед бусд нь өөрийн эрэхгүй сандарлаа. Учир нь энэ шалгалт тэдний ирээдүйн амжилт бүтээлийг тодорхойлно шүү дээ. Сүнсний энергийн шахалтаар шалгах чулуу гэрэлтэж хамгийн доод зэрэглэлийн ногоон гэрэл цацрууллаа. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 79-р анги. Цочирдмоор үнэн. Гүн. Ногоон гэрэл харсан Ситүю маш ихээр гутарлаа. Тэр өөрийнхөө авьяасыг доод зэрэглэлийнх байна гэж огтхонч төсөөлж байсангүй. Энэ үр дүнг харсан настангууд баярлсан чигүй, гутарсан чигүй. Тэдний нүур огтхонч ховирхгүй байж байхад нэг нь хүнд хоолойгоор доод зэрэглэлийн авьяас дараагийнх нь гэлээ. Салхины нэгдлийн гишүүд ар араасаа шалгуулах үед бүгд ногоон гэрэл цацруулсан ба гэрэл нь тод бүдгээрээ ялгарч байв. Ядаж л тэдний дунд Ситүюгийн шиг тод ногоон гэрэл цацруулсан хүн байсангүй. Энэ байдлыг харсан Ситүю дотроо нууцхан баярллаа. Ядаж л түүний авьяас бусдаасаа тодорхой хэмжээгээр илүү байна. Харин нөгөө 6 настан их л гонсоож эхэллээ. Доод зэрэглэлийн авьяас дараагийнх нь. Ингээд Сумыг ойртох үед 6 настангийн царай нухацтай болов. Суме бол Суроугийн дүү шүү дээ. Суроу гол танхимд орж байхдаа олон нийтэд жинхэнэ гоц суут гэж зарлагдсан. Тиймээс 6 настан ч бас Сумеээс адилхан зүйл хүлээж байв. Сүнсний энерги илгээсний дараа шар гэрэл тодор цацарлаа. Энэ үед л Сумеийн сандарсан сэтгэл тайвширч асар их баяр баясгалаар дүүрлээ. Муугүй шүү. Тод өнгөтэй дунд зэрэглэлийн авьяас бэлэг. Чиний тулааны авьяас эгчээсээ арай илүү бололтой. Тэр олон ногоон гэрэл харсны дараа Сумеийн үр дүнг харсан хүмүүсийн нүдэн сэргэлээ. 6 настан зогсоо зайгүй толгой дохин сэтгэл хансан аятай нэмсгэлцгээв.
Ситүү юу тэрэхэд хүртэл Сумейн Авьяас бэлгийг бэширч байлаа. Гэхдээ удалгүй тэдний харц Чүфэн дээр төвлөрсөн юм. Дотоод танхимд ч ороод удаагүй байгаа мөртлөө гол танхимын шалгалтанд тэнцсэн залуухан хөрүү тэд ширтлээ. Тэд үнэхээр түүний Авьяас бэлэг ямар байхыг харахыг хүсэж байв. Сумейтэй адилхан байх болов уу? Эсвэл Зан Тяны Гон Луюн хоёр шиг домог болох уу? Чүфэн этгэл дүүрэн чулууны хажууд ирэн хүчтэй гэгч нь алгаа дээр нь тавилаа. Бодох төдийд түүний сүнсний энерги чулуу руу шингэж эхлэв. Сүнсний энерги шингэсний дараа чулууг чичирхийг бүгд харсан юм. Гэвч чичирч дууссаны дараа хүн бүрэл цоочролд орцгов. Ногоонч тэр, шарж тэр ямар ч гэрэл цацарсангүй. Чүфэний сүнсний энерги чулууг огтхонч эдвэхжүүлсэнгүй. Энэ байдлыг харсан Чүфэн ахаад сүнсний энерги чулуу руу шингээлээ. Гэвч хариу нь адилхан байсан юм. 3 өнгөний аль нь ч ассангүй. Новшигч, юу болоод байна? Чүфэнд хэлэх үг олдохгүй байв. Түүний Авьяас бэлэг тийм муу гэж юу? Шалгах чулууны ногоон гэрлийг ч асааж чадахгүй байдаг. Үгүй энэ Чүфэн бэдгийн хэл Сумей тэрэхэд хүртэл бүр цочролд орон зогсцоолоо. Чүфэний үзүүлсэн хүч түүний Авьяас бэлгийг хангалттай нотолсон. Гэтэл тэдний нүдний урд байгаа үр дүн одоо юу вэ? Чи иймхэн Авьяастай байж гол танхимын шалгалтыг давсан юм уу? Чи онцгой арга хэрэгэлсэн юм шиг байна да. Гэж нөгөө хөгшин эмэгтэй Чүфэн рүү харан яжлав. Юу гэсэн үг юм? Энэ үгийг сонссон Чүфэн жаахан уурлаа. Миний хэлснийг ойлгож л байгаа биз дээ? Гэж хөгшин эмэгтэй хүйтнээр хэллээ. Та Чүфэн зөрүүлж үг хэлэх гэсэн боловч Сумей түүнийг зогсоолоо. Гол настангууд дотоод танхимын сурагчдтай харьцуулах юм биш. Сумей хүртэл тэднийг хөндлөх хэрэгтэй байдаг учраас Чүфэн тэднийг уурлуулж болохгүй байв. Чүфэн тэнэг хүн биш болохоор Сумейн цаад санааг ойлгосон юм. Тэр дотроо хичнээн дургүй байсан ч төвчээд л өнгөрлөө. Тэр чулууны гэрлийг асааж чадаагүйгээс хойш хүмүүст доромжлуулах нь тодорхой шүү дээ. Ямар тач түүнтэй энэ талаар ярих хэрэг байхгүй. Хүн өөрийн хүчтэй л найдах хэрэгтэй. Тодорхой хүчтэй байхгүй бол тэр гол сурагч болсон ч бусдын доог тохуу болно. Бусад настангууд ч бассан харцаар түн рүү ширтлээ. Чүфэнийг бусдынхаа буйнаар энэ хүртэл ирсэн гэж бодож байсан болохоор тэд уурлаж байсан юм. Хөгшин Ли, та шалгалтын үр дүнг харсан байх. Бид энэ хүүхдүүдийг танд даатгая. 6 настан явхаас өмнө Сумейд хандан хэллээ. Сумей, бид чамайг өндрөөр бодож байгаа шүү. Эгч шиг гайхамшиг бүтээн гэж найдаа. Гэхдээ найзуудаа сонгохдоо анхааралтай байхгүй бол чамайг хойш нь татна шүү. 6 настанг явахыг харсан Чүфэн уурандаа цээж нь томорч агшиж байлаа. Гэсэн ч тэр чимээгүй л твцсэн юм. Ялангуяа хүмүүстэйгээ маргалдах нь утгагүй зүйл гэдгийг тэр мэднэ. Чүфэн, азар чи ууралсангүй. Энэ 6 бол Азүрэ Драгон сургуулийн 6 хамгаалагч настан. Тэд бүгдээрээ парафаунд төвшнийх гэж Сумей санууллаа. Бяцхан найзууд минь гол сурагчд болсонд баяр хүргэе. Яг энэ үед танхимын булангаас хөгшин хоолой сонсогдлоо. Энэ мөчтөл Чүфэн тэрэхэд танхимд өөр хүн байсныг анзаарсан юм. Тэр хүн бараг л халзан юм шиг маш жижигхэн өтгөн цагаан үстэй байсан ба нүүр дүүрэн үрчлээтэй байв. Нуруунд тэмээ нэг шиг бөхийжгсэн байгаа нь өгчгсэн хүн босоод явж байгаа юм шиг л санагдаж айдас хүргэн байсан юм. Гэхдээ Чүфэн тэрэхэд энэ хөгшинг дорд үдсэнгүй. Учир нь түүний аавра түрүүний 6 настангаас дутхааргүй байсан юм. Энэ хөгшин ч бас парафаунд төвшнийх байлаа. Хөгшингэрийн заавраар Чүфэн тэрэхэд хувцсаа гол танхимын цэнхэр дээлээр солилцоож бүгд гол танхимын сурагчдын таних тэмдэг том туг авсан юм.
Тугны дээр Азуре Дарагон сургуулийн бэлэг тэмдэг байсан ба зөвхөн Азуре Дарагон сургуулийн хамгаалалтанд орсон овгууд л энэ тугийг ойлгодог. Хүмүүс энэ тугийг гүн цэнхэр луу туг гэдэг. Гол сурагчдын авдаг зүйлсийг аваад Чүфэн тэрхэд танхимаас гарлаа. Тэд удаан хүлээсэн гол хэсэг рүү явсан юм. Харин нөгөө хөгшин лигээхээр шалгах чулууны дэргэд ирээд жаал ажиглалаа. Хачин юм аа. Энэ бяцхан чөтгөрийн Азуре Дарагон цэцгийн хөлөмжөнд үзүүлсэн хөөчийг харахад тэр гарцаагүй гоцсуут байх ёстой. Яагаад доод зэрэглэлийн ногоон гэрлэгч асаадгүй вэлээ? Хөгшин эр шалгах чулууг нэлээд ажиглаж судлаад юу ч олсонгүй. Тэгээд шалгах чулуунаас дээш өндийн дээд хэсэг рүү нь харах үед түүний нүдэн сэргэж царай нь асар ихээр өөрчлөгдлөө. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 80 дугаар анги зөөрлөшгүй гоцсууд. Шалгах чулууны хамгийн дээд хэсэгт улаан өнгө байдаг. Гэхдээ сайн харах юм бол тэр улаан хэсгийн дээр буурцэг шиг хэмжээтэй хар цэг байгаа. Хамгийн хажин нь тэр жижигхэн хар цэгнээс хар өнгийн гэрэл гялтган нь цацарч байсан юм. Тэр жаал домогт гардаг хэсгийг эдвэгчүүлсэн байх та. Энэ үед л хөгшин эрийн бээн салж унах гэж угаа мэт чэчрэн нүд нь өөрийн эрэхгүй эргэлдэж амьсгалан түргэслээ. Шалгах чулуу үнэндээ 4 хэсэгтэй байсан юм. Хамгийн дээд хэсэг нь улаан биш харин хар өнгө байдаг. Гэхдээ хар өнгө нь зөвхөн домогт л гардаг. Цуу яриагаар бол 9 нутагт энэ хар чулууг эдвэгчүүлэх авьяастай нэг ч хүн байхгүй. Улаан гэрэл цацруулсан хүнийг тулааны урлагийн гоц суут гэдэг бол хар гэрэл цацруулсан хүн бол домогт өгүүлдэг зүүрлэшгүй гоц суутал гэсэн үг. Хар чулууг эдвэгчүүлж чадах хүн байхгүй болохоор хар чулууны хэрэг байхгүйгээд салгаж аваад 3 өнгийг л үлдээсэн. Жинхэнэ гэж юу? Энэ үнэхээр жинхэнэ гэж юу? Энэ хачин хар өнгөөр гэрэлтэх цэг рүү харсан хөгшин эр нүдэндээ ч итгэхгүй байлаа. Тэр өөрийн ирэхгүй нүдээ гараараа үрээд эргээд нээтэл хар өнгийн гэрэл цацарсаар байв. Хэсэг хугацааны дараа хар гэрэлж бүдгэрч энгийн хэвэндээ орлоо. Болсон бүх зүйлс жинхэнэ гэдгийг ойлгосон хөгшин эр нүдээ найд догдолсон сэтгэлээ намдаах гэж хэсэг зогсов. Хэсэг хугацааны дараа нүдээ удаанаар нээх үед түүний нүдэнд хязгааргүй их баясал тодорно. Чүфэн тэр хэдийн явсан зүг рүү хараад чимээгүйхэн шивнэлээ. Тэнгэр үнэхээр миний Азуре Дарагон сургуулийг цэцэглүүлэхийг хүссэн бололтой. Энэ тийм жижигхэн асуудал биш болохоор шийдвэр гаргах гэж их цаг орох байх. Чүфэн тэрхэд энэ болсон зүйлсийг мэдээчгүй юм. Энэ үед тэд аль хэдийн гол хэсэгт ирлээ. Явах замдаа сүрлэг ордонгууд харсан тэд үнэхээр догдолж байв. Одоо л тэдний замнал эхэлж байгаа гэдгийг тэд мэдэж байсан юм. Эднэр энэ жилийн гол танхимд орсон сурагчид уу? Яагаад ингэтлээ гэмтчихсэн бол? Магадгүй нэг зүйл болоо байлгүй дээ. Гэхдээ тэдний ингэрийн тэмдгийг хар та. Тэд салхины нэгдлийг юм шиг байна. ертөнцийн нэгдэл, сэлмийн нэгдлийнхэн энэ жилийн шалгалтанд ороогүй юм байх та. Тэр охин их хөөрхөн юм аа. Ийм жаахан дээрээ гол танхимын шалгалтыг давсан гэхээр тэр мангас шиг л хүчтэй байх. Энэ бяцхан мангасыг ямар азтай нь авч суух бол доо? Ордны гадаа маш олон гол сурагчид цугласан байв. Өнөөдөр гол танхимын шалгалтын өдөр гэдгийг мэдэж байсан болохоор шинэ сурагчдыг харахаар ирсэн байлаа. Чүфэн эргэн тойрныхон хүмүүсийг судаллаа. Тэд үнэхээр л унтаж буй бар нуугдсан луунууд байсан юм. Цугласан хүмүүсийн ихэнх нь спирит төвшнийх байсан ч гэлээ үүслийн төвшөнд орсон маш олон хүн байсан юм. Түүний мэдхээр Азуре Дарагон сургуулийн гол танхимын сурагчдын тоо гадаад дотоод танхимаас хамаагүй бага ба арай гэж 2000 хүрдэг. Гэхдээ тэр 2000 хүмүүс бүгд залуухан ба ер бусын хүчтэй хүмүүс.
Азуре Дарагон сургуулийн гол анхаардаг хүмүүс ийм байгаад гайхах зүйл байхгүй биз. Энэ авра гэнэт Шүүфэн хөмсгөө зангидаад гудамжны цаад тал руу харлаа. Тэр маш хүчтэй авраа мэдэрсэн ба тэр нь нааш чиглэн ирж байсан юм. Удалгүй гудамжны цаана хэдэн 10 дүрс гарч ирлээ. Тэд бүгд залуухан эрэгтэй эмэгтэйчүүд байсан юм. Бүгдээрээ ер бусын гадаад төрхтэй ба эрчүүд нь царайлаг, эмэгтэйчүүд нь үзэсгэлэнтэйгээс гадна тэдний авраа нь ер бусын байсан юм. Шүүфэн тэдний хүчтэй аврааг мэдэрч байсан ч яг ямар төвшөнд байгааг нь мэдэрч чадахгүй байв. Тэгэхэр тэд энгийн үүслийн төвшнийх биш гэсэн үг. Ихэнх нь үүслийн төвшний оргилд очисон байх. Түүний анхаарлыг татсан хүн бол тэднийг ахалж байсан залуу. Царайны хувьд тэр ардаа байх хүмүүсээс дээр биш байсан ч түүний авраа нь хамаагүй хүчтэй байлаа. Парафаунд төвшин. Тэр гол сурагч аль хэдийн парафаунд төвшөнд орчихсон юм уу? Шүүфэн нууцхан биширлээ. Яг баталгаатай мэдэхгүй байсан ч өөрийн эрэхгүй парафаунд төвшнийх гэж гадарлаа. Азуре Дарагон сургуулийн номер 1 сурагч Гонлоюн гэж энэ үед Сумэй хэллээ. Тэр Гонлоюн юм уу? Гайх зүйл алгаа. Сумэйн хэлхийг сонссон Шүүфэн түүнийг парафаунд төвшин гэдгийг баттгсан юм. Гонлоюн бол сургуулийн номер 1 болохоор ийм хүчтэй байх нь зүй ёсных биз? Ганц Гонлоюн ч биш, салхины нэгдлийн Ахмад үеийнхэн ч бас байна. Гонлоюны ярилцаж байгаа тэр эмэгтэйг харж байна уу? Тэр салхины нэгдлийн өмнөх ахлагч байсан Хан Шүүе, Азуре Дарагон сургуулийн 8-т ордог. Салхины нэгдлийн бахархал болсон хүнтэй гэж Сумэй тэр мөс мэд хүйтэн хүндийн эмэгтэй рүү зан хэллээ. Номер 8. Шүүфэн ахин нэг удаа бишрэн санаа алдлаа. Азуре Дарагон жагсаалт нь 2000 сурагчдын шилдэг 10-ыг жагсаадаг. Хан Шүүэг 8-т ордог гэдгийг сонссон Шүүфэн цочирдохгүй байхын аргагүй биз? Тэр ийм залуу дээрээ ийм хүчтэй байна гэдэг энгийн хүн биш гэсэн үг. Хан Шүүэ ихч байна. Тэр биднийг угтах гэж ирж байгаа юм байх та. Ингэж сэтүү юу тэрхэд Хан Шүүэг хараад догдолцгоолоо. Тэд дотоод танхимд хамгийн шилдэг нь байсан ч гэлээ гол танхимд бол хамгийн доогуур орно. Тэдний хэн ч гол танхимын сурагчдаас илүү авьяастай байгаагүй болохоор бусдын доор л орно. Гэхдээ тэднийг араас нь дэмждэг хүнтэй бол тэд ирээдүйд олон асуудлаас зайлсхийж болно. Хан Шүүэ тэднийг хамгаалалтанд аваасаа гэж тэд хүсэж байлаа. Хан Шүүэ ихчээ. Тэд догдлон хашгирцгаалаа. Тэдний хашгираан Хан Шүүэгийн анхаарлыг татах үед Гонлоюнч тэдний зүг харав. Хан Шүүэ, чи эднийг таньдаг юм уу? Гэж Гонлоюн асуулаа. Ааха, тэд өнөөдөр гол танхимын сурагчид болсон салхины нэгдлийн гишүүд гэд Хан Шүүэ инээмсэглэлээ. Салхины нэгдлээ. Чи тэдэнд гол танхимд нэгдэл үүсгэх хориотой гэдгийг хэлээгүй мө? Гэж тэдний цээжин дээр байсан тэмдгүүдийг харсан Гонлоюн залгсан аятай хэллээ. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.